За сайн байцгаана уу? Би зохиолч Гүлдаврын та бүхэнтэйгээ өнөөдөр би сэтгэл готрлын тухай ярилцах гэж байна. За тэгээ ерөнхийд нь бол энэ сэтгэл зүйн талын чиглэлийн мэдлэг бидэнд маш хэрэгтэй байгаа гэж бодоод мэдрээд тэгээд энэ чиглэлийн яриа, энэ чиглэлийн сургалтуудаа түлхүү оруулж өгч байгаа. За ингээд сэтгэл готрлын тухай. Сэтгэл готрол гэдэг зүйлийг бид нэр өөрсдөөсөө жаахан хол ойлгоод байдаг юм байна. За магадгүй би ингээд маш их өөдрөг хүн юм чинь би амжилтаа яваа хүн юм чинь гэдэг ч юм уу. Ийм юм чинь би ингээд сэтгэл готролд орох одоо боломжгүй гэдэг ч юм уу тий. Эсвэл энэ надаас жоохон хол сэдв гэж ингэж санагддгийм байна л да. Гэтэл хүний амьдралд юу ийс тохиолдох тийм ээ. Хүний амьдралд маш олон зүйлс гинтийн байдлаар хувьд тохиолддог. Тийм учраас энэ сэтгэл готрол гэдэг сэдв хүн болгонд хамаатай гэж би зөрөгтэйгээр хэлмээр байна. Сэтгэл готрол гэдэг сэдв надад ч хамаатай, танд ч хамаатай, энэ дэлхийн гарагт амьдарч байгаа хүн болгонд хамаатай. Яагаад гэвэл энэ хүн болгон өөрийн гэсэн зүрх сэтгэлтэй, зүрх сэтгэлийг агуулдаг, мэдрэмжтэй, мэдэрдэг. За тэгээд өвддөг, шархалдаг, шаналдаг. Учираас энэ сэтгэл готрол гэдэг зүйл маш их юм одоо анхааруулжтай сэдв болж таарч байгаа маа. За ингээд шууд яриандаа орох юм бол та бид өөрсдийгөө сэтгэл готролтой байгаад хэрхэн яаж мэдэж болох вэ гэж. За юуны төрөнд би та бүхэндээ нэг 5-6 ч юм уу нэг юм шин чанаруудыг хэлж өгье. За юуны төрөнд ингээд сэтгэл готролтой байгаа хүн ердийнхтэйгээ харьцуулахад дуртай зүйлдээ дургу болж эхэлдэг. За хүн болгон дуртай зүйл байгаа шүү дээ. Та бүжиглэх дуртай, ном унших дуртай, эсвэл аялах дуртай, тий? Эсвэл ингээд нэг танд дуртай хоолнууд байгаа. Тийм зүйл дуртай, ийм зүйл дуртай. Хүн болгон байгаа. Гэтэл тэр дуртай зүйлстэй та ер нь тогтмол одоо нэлийн урт хугацаанд дуртай байсан байж та. Дуртай би волейбол тоглох дуртай. Хийх хөгжмөр хичээлдэг гэд энэ ярьж байгаа энэ зүйлс чинь нэлийн урт хугацааны тийм зүйл байхгүй. Тогтмол ойлголт байдаг байхгүй. Тий нэг л удаа ямар нэгэн зүйл эцнийг хүн тэр зүйл дуртай гэж ярьдаггүй. Тодорхой давтамжтай удаан хугацааны хэдэн жилийн туршид хичээлсэн зүйлээ хэдэн жилийн туршид энийг хийж байгаа туршил утсан иймэрхүү зүйлсийг бид нэр дуртай гэж ярьдаг байхгүй. Тэр тогтцсон тэр дуртай тэр зүйлээсээ татгалзах хүртэл тэр таны сэтгэл зүй өөрчлөгдөж байгааг илэрхийлээд юм гэсэн. Тэгээд та нэг л мэдхэд тэ дуртай киногоо үзэхэ болцсон, дуртай хоолоо идэхэ болцсон, дуртай зүйлээч хийх хүсэлгүй болсон байвал энэ та одоо ингээд сэтгэл готрлын тодорхой шинжин ингээд танд явагдаж байгаа юм шиг зүтэй гэсэн ийм зүйл байна. За дараагийн нэг хэсэгт нь энэ одоо маш их гунигтай болох. За хоосон мэдрэмжтэй болох. Гуниглах гэж байгаа байхгүй юу. За тэгээ мэдээж энийг ингээд юунаас бид нар ялгаж салах хэрэгтэй вэ гэвэл хүн бол өдөр тутамдаа гуниглна, за баярлна, инээн, ханаа, нуйлна гэдэг ингээд өдөр тутамд болоод байдаг процессууд л да гуниглах